Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Сөүл отоос ярьж байна. Сар гарan подкаст орсонгүй олон хүнээс хүсэлт бас гомдол санал тасрахгүй ирлээ. Техникийн сааталтаа ер нь байсан. Дээр нь хувийн ажил амьдрал их чөлөөгүй өрнөлөө. Бас жоохон амармаар санагдлаа. Гэх мэт шалтгаантай байлаа. Энэ өдрөөс эхлээд намрын витамин 5 бүхэн дуулах болно. Сэтгэл зүйн намрын дугаарууд эхэлж байна. Өнөөдрийн подкастын сэдв сэтгэл зүйн эдгэрэл. Сэтгэл зүйн хувьд эдгэрсэн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Тэмшинч тэмдэг байдгүй гэсэн асуултууд ирээд байгаа учраас энэ подкастыг хэлдэг чинь. Үүний өмнө биоритм гэдэг зүйлийн тухай багаха ярмаар санагдлаа. Сэтгэл судлалч төр нийгмийн шинжилгээ ухаанд биоритм гэж нэг ойлголт байдаг. Бидний соёлтой холбоотой, ахуйтай холбоотой, нийгмийн амьдралтай бас холбоотойгоор бидэнд ямар нэг юм химнэл ритм үүсдэг л дээ. Жишээ нь 8 сарын 20-д гарчлаа. Монгол хүмүүсийн хувьд 8 сарын 20-д гарахаар нэг тийм хөнгөн гонигтай, уйдгартай юм хэрэгцүүлсэн нэг юм сонин мэдрэмжүүд төрөөд идэлт. Дийлэн хүн төрж явах хэрэгтэй. Олон хүмүүс баяр наадам гэж цуглаал, баярлаал, зугаалаал. Хөдөө газар хүнээр дүүрээл. Гадаа хүүхдийн шуугаан тасрахгүй байж байснаа. 8 сарын 20-д гараад хичээл сургуул, намрын ажил, бэлтгэл, хадлан хичээл. За хөдөөний олон хүүхдүүд хичээл сургуулийн аян мартна, хүмүүсийн хөл татарна. Гэх мэтчлэнгээр бид гонигтой болж эхэлдэг л дээ. Дээр нь цагуурын байдал, сэрүү орно. Нөгөө хөрхөн навчнууд чинь ганц нэгээр өмнө бороотой болж эхэлдэг. Гэх мэтчлэнгээр иймэрхүү химнэлт үйл явдлыг хэдэн жилийн турш бид нэр үзээд хамсаад ирэхээр 8 сарын 20-д гараад өөрийн ирэхгүй гонгэлдэг юм биоритмтэй болж байгаа. Цагаан сар дөхөөд ирэхээр л нэг баярын наастар ордог тий. Наадам дөхөөд 7 сар гараад ирэхээр нэг гигэлзээл, хөвөлцөөл, сэвэлзээ гэнтрээд 11 сарын дундаас хойш шинэ жилийн муур амьсгал ороод баярламар санагдтал. Тэгэхээр нийгмийн амьдралд болж байгаа болдог тогтсон уламжлалт үйл явдлууд биднийг өөрийн мэдгүй юм химнэлтэй болгодог. Үүнээ шалтгаалаад уйдгартай, баяр хөөртэй, заримдаа хөгжөөнтэй, заримдаа гунигтай болдог л. Тэгэхээр өнөөдрийн подкаст үүнтэй ямар холбоотой вэ гэхээр намар болж байна. Хөнгөн гонигтай бас сэтгэл зүйн асуудлууд, улирлын шин чанартай сэтгэл гутралууч гэх юм уу. Эхлэж том магадгүй. Зарим сэтгэл зүйн травма бас сэтэрч магадгүй. Түүнээс урьдчилан сэргийлэх. За магадгүй идгсэн идгээгүйгээ мэдэж авах. Зориулагдсан юм аа гэж хэлье. За үндсэн ярианд дээл орцгоё. Сэтгэл зүйн гэмтэл авдаг гэдгээ бид нэр угаасаа хинээрч хилүүлдэггүй, хүнээр заалгалтгүй бүгд мэддэг. Би тийм травматай багтаа ингэжсэн. Тэр хүнээс болоо сэтгэл зүйн гэмтэл авч исэн, түүний хөндийгүүдэн харилцаа. За тэгээд ам болон биеийн бэлгийн хүчирхийллүүдээс болоод үүссэн шарх сорив, хагцсал, гуниг, хууралт, уруулт гэл. Энэ бүгдийн эффектүүд бидний сэтгэл зүйн гэмтлийг тодорхой хэмжээгээр. За заримд нь бол айхтар эмгэг байдлаар илрээд ингээд цаашаа явдаг л. Ингээд өөрийг хангаах хэрэг гардаг. Зарим хүмүүс сэтгэлээ хангааж дийлэхгүй болчингүй үйлдэлүүдийг хийгээд болчингүй замаар ордог, амиа хорлдог. За тэгээд эргэж нийгмийн амьдралд орж чадахгүйгээр орхигддог ч гэдэг юм уу. Ийм зэрэг талд ажиглагддаг.
зарим хүмүүс их олон харгыг хэрэгжилж идэх гэж сэтгэл зүйчдэр очиж хамгийн түгээмэл байгаа нь. За тэгэл подкаст сонсдог ч юм уу, сэтгэл зүйн одоо гарын авлага, ном сонин яриа, рил подкаст юу ч үт ингээд үзэж ин л. Нийтлэг байгаа нэг зүйл ажиглагч. Нэгдүгээр хүмүүс подкаст ч юм уу сэтгэл зүйн одоо ганц нэг нийтлэл сонсоод өөрийгөө тэр подкаст нийтлийн дагуу идгэх гэж тэр зүйлийг дагаж хэрэгжүүлээд өөрийгөө идэгцэн гэж итгэх ийм хандлагууд маш их түгээмэл. Ганц нэг подкаст, ганц нэг ном дохимлоороос идэгдэггүй ангижирдаггүй сэтгэл зүйн асуудал байдаг л дээ. За түүний дараа сэтгэл зүйчдэр очиж байна. Сэтгэл зүйн хамгийн баг одоо үр дүнгээ үзүүлэх зөвлөгөөний цаг бол 6 цаг гэж ярьдаг л дээ. 6 цагийн дараа 6 цагийн зөвлөгөө авчмал түүний дараачаас ихний баримжаа гардаг гэдэг юм. Ингээл явна. За тэгээ зарим хүмүүс хагас жил, 1 жил за нэг насан туршдаа сэтгэл зүйчтэйгээ ажиллах амьдрах гэл ийм сонголтуудыг хийдэг л дээ. Тэгэхээр хизээ би сэтгэл зүй гэмтсэн, сэтгэл зүй гадны одоо халдлагад өртсөн сэтгэл таагүй байгаагаа бид нар мэддэг боловч сэтгэл эдгэрсэн эдгэрэг бас төдийлөн мэдэхгүй байгааг би анзаараад байна л дээ. Сэтгэл зүйчдэр би нэг хэдэн цаг явлаа, хагас жил явлаа, 3 сар явлаа. Одоо миний сэтгэл идэгсэн байх хэрэгтэй гэж шууд итгэж өгнө шүү дээ. Тэгэхээр үнийг хэдүүлээ жоохон задлж үзье. Таних гэж оролдъё гэж байна л да. За сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг нь мэдээж маш их эерэг талуудтай ч гэсэн эндээс нэг үүсэж байгаа сөрөг эффект байдаг л дээ. Би өөрөө сэтгэл судлалын хүн учраас зөвхөн анхааруулж хэлэх нь зүг байх гэж бодож байна. Ер нь олон цагийн болвол энэ хүл сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийн гол зорилго нь өөрийгөө баримжааг болгох. Өөртөө ярьж өөрийнхөө асуудлыг өөрөө шийдвэрлэж сурахад зориулсан байдаг. Би 10 цагийн зөвлөгөөний дараа 20 цагийн зөвлөгөөний дараа надад тулгарсан дахиад ирээдүйд тулгарах сэтгэл зүйн асуудлаа аль болох эрүүлэр өөрөө шийдэж чаддаг болохын дадал арга барилыг сэтгэл зүйчээс өгн авч үлдэх хэрэгтэй. Гэтэл янз бүрийн шалтгаанаас болоод өчүүхэн жижиг за мөн дунд хэмжээний өөрөө ухамсарлаад өөрөө зөв шийдвэрийг гаргаад явж болох үс хэмжээний асуудал бүрийг сэтгэл зүйчээс асуух гэдэг. Өөрөөр хэлбэл юм л олоо сэтгэл зүйчдэр гүйжчихэд асуух гэдэг бас цагаа мөн санхугээ өргөх гэдэг ийм сөрөг хандлага ажиглагдаад байна. Инхээр нэгдүгээр шинж тэмдэг. Би сэтгэл зүйн хувьд бүрэн итгэсэн үү гэдгийг мэдхийн тулд сэтгэл зүйн зөвлөгөө тодорхой хугацаа. За би 10 цаг гэж хэлээ. 10 цаг авсны дараа хачаас эхлээд өөрөө сэтгэл зүйн дийлэх асуудлуудаа шийдвэрлэх чадвартай болж чадсан уу? Дийлэх асуудлуудаа шүү. Том ганцаараа шийдэж барамгүй тэр эмгэг асуудлуудыг бол мэдээ сэтгэл зүйчтэй, сэтгэл засалчтай, сэтгцэн эмчтэй шийднэ. Гэтэл баг дунд хэмжээний шийдвэрлэж болох үед асуудлаа аажуу тавнаар эрүүл сэтгэхгүйгээр эрүүл саруу сэтгэл зүгээр хүлээцтэйгээр мөн зөв оновчтойгоор шийдвэрлэж чадчихна. Ийм чадвар тэрээр суралцаад эзэмссэн байх бол 10 зөвлөгөөний дараа гэсэн шүү дээ. Тодорхой хэмжээнд би итгэцэн байх шүү. Дайжгүй болсон байх шүү зүрийг хаа. Нэгдүгээр шинж тэмдэг. Хоёрдугаар шинж тэмдэг. Ямар нэгэн сэтгэл санаанд нийцэхгүй байгаа зовоосон, сэтгэл шаналгасан, шархлуулсан асуудал гарч ирнэ хэрэгтэй. Ахин уралт үздэг ч юм уу, хуурагддаг ч гэдэм үү, араар тавилж гэдэм үү. Үл итгэлцэл, үл ойлголцож гэдэм үү. Тэр асуудлууд тулгархад
үүнээс ангижрах гэж оролдож байгаа миний өөрөө өөртөө амьдралдаа авч хэрэгжүүлж байгаа арга хэрэгсэл маань эрүүл байна уу, эрүүл өсөд идэх харна. Жишээ нь ганц жишээ авъя л да. Найз үсгүй найз залуудаа орхигдлоо. Түүнээс уралтыг мэдэрлээч гэдэг юм. Хуурагдлаа. Үүний дараа сэтгэлийн шарх авлаа. Сэтгэл санаа унлаа. За гутралд орсон байлаа гэж бодъё л да. Тэгэхээр одоо өөртөө авч байгаа арга хэмжээнд ахин өөр хайр сэтгэлгүй хүнтэй харилцаа холбоо үүсгэх. Эсвэл арх дарс тоглоо. Хорт зуршлаар одоо өөрийгөө торгоох сэтгэлийг гих мэтчлэнгээр юм сөрөг эрүүл мэнд оюун санаа сэтгэхгүй амьдрал санхуг сөргөөр нөлөөлдөг ийм сонголтуудыг хийж өөрийгөө ангаах гэж оролдож байх юм бол би сэтгэл зүйн хувьд эдгээгүй байна гэж бодох хэрэгтэй. Асуудалтай байгаад байна л гэсэн үг шүү дээ. Эрүүлэр харж чадахгүй байна. Эндээс хүн амжирч чадахгүй байна. Эдгээрээгүй. 3 дугаар шинж тэмдэг намайг гомдоосон уучлашгүй мэд санагдсан. Миний амьдралыг оронгоор нэрвүүлсэн. Өсөл мөрөөдөл зорилгыг үгүйсэн гэдэг юм уу та. Ийм хүмүүсийг үзэн ядахгүй байж чадчихна. Хайрл гэж байгаа үг шүү дээ, тэ. Ийм хүмүүст хатуурхаж үзэн ядаж энэ хүмүүсийг хараад зүгж байгаль юм болоод би сэтгэл зүйд эдгэрээгүй хүсэв. Тэр хүмүүстэй холбоотой дурсамж, тэр хүмүүстэй холбоотой хүндүртэй энэ мэдрэмжүүдийн өнгө бодог нэлээд бүдэрсэн байх ёстой гэсэн үг. Тэгж чадчихвэл бас итгэрсэн байна, тэгж чадахгүй байгаа бол сэтгэл зүйн зөвлөгөөнд явсан ч гэсэн итгэрээгүй байна гэж бодох хэрэгтэй. Дөрөвдүгээрт талархах сэтгэл төрдөг хөв хорвоогийн жижиг сажгаас ахуулаад авгаатай бүрдэл. За магадгүй өөрт байгаа бас байхгүй зүйлстэй ч гэсэн талархаж чадчихна. Надад муу хамттай хүмүүстэй намайг одоо ийм байдалд оруулсан хүмүүсийг ч гэсэн миний багш юм аа. Энэ хүн байгаагүйгээр би ийм өвдөлтийг мэдрэхгүй байсан юм аа. Энэ хүн надад ийм зүйлсийг ухааруулсан юм аа гэж арай өөр үзээс харж тэтгэр зүйлсэд энэ амьдрал болсон тэтгэр үйл явдлууд талархаж чадчихна. Маш ихээр талархаж чадж байгаа бол би сэтгэл зүйн хувьд эдгэрсэн байна. Чадахгүй нэг л юм 100 гаралдаал сэтгэлийн гүнд тэртээ байгалах үл эдгэрэх юм байна. Онцлог 4 шинж тэмдэг бол энэ 4 шинж тэмдэг. Эдгээр 4 шинж тэмдэг надад сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн одоо курс засал, за сэтгэл зүйн одоо сургалт энэ бүгдийн дараа илүү тодор, илүү сайнаар мэдрэгдэж байх юм бол би итгэсэн. Хичнээн цагч би сэтгэл зүйн зөвлөгөөнд яваад эдгээр 4 зүйл аль нэг нь надад байх, аль хоёр нь байх юм бол бүрэн дүр эдгээгүй гэж бодох хэрэгтэй. Гэхдээ эдгэрэл гэдгийг бид нэр зүгээр хэдэн хувьтай вэ, хэдий хэрвээ гэж ангилах юм лаарай өөр л дээ. Тэгэхээр 4 шинж тэмдэг дөрвөлээ надад байгаа гэдэг нь бас 100% итгэсэн гэсэн үг биш. Би нэг 80-аас 90 орчим хувь итгэсэн байна. Энэ их өндөр үзүүлэлттэй. Сэтгэл зүйн хувьд хэвийн болж байна. Хэвийн амьдралд хөл нийлүүл алхаж байна гэж өргөдөг нь хэрэгтэй. Өдөр тутмын сэтгэл санааны байдал гэж нэг зүйл байдаг л өглөө би гайгүй басна, өдөр онцгой болол, орой гайг болол, маргааш онцгой болол иймэрхүү байдалтай байх нь хэвийн л үзэгдэл гэж бодох. Энэ бол өдөр тутмын сэтгэл зүйн асуудал. Харин би сэтгэл зүйд идэгсэн байна уу, идээгүй байна уу гэдэг шал тустай асуудал гэдгийг
энэ подкастаараа ойлгож авч байгаа гэж бодож байна. Гэтэл бид нэр за ингээд өөрийгөө мэдчихдэг юм байж л та. Өөрийгөө бас сайн шинж тэмдгүүдээр би одоо идгээг байгаа юм байна да, тийм юм байна да. Зарим хүмүүс амдшгүй байдаг ч те. Манай юу гэдэг нэг хүнтэй гэр бүл болсон чи манай хадмууд намайг тоохгүй байна. Нөхрийн манд дүүнер намайг эргэж ирдэггүй. Тийм маань ингэдэггүй. Ээж аав маань ингэж хэлдэг. Ах дүүнер маань ингэж харддаг ч гэдэг юм. Ингээл одоо гомдлоо байгаа юм бол бас идэгрээгүй ч харж байгаа. За өөрийгөө бид нэр эдгсэн идгээгүйн хүү шинжиж ахын одоо төвшин гэх юм уу да. Ахын хүрээч гэх юм болох нэ. Сэтгэл зүйч байхгүй байгаа бол сэтгэл засаж төлөх одоо төлбөр байхгүй байгаа бол иймэрхүү байдлаар өөрийгөө шинжиж болох нь гэж. Яг нэлээ бүдүүн томьёо зөвлөлтэй. Шинжлэх ухаанч маягаар ярих юм бол нэлээ их олон цагийн тайлбар хэрэгтэй болно. Гэтэл хүмүүс эдгээр тайлбараас залхдаг учраас амьдралд орхон практикт хэрэгтэй талаас нь арай хөнгөн байдлаар бүдүүн томьёор та бүхэн тайлбарлаж байгаа гэдэг ойлгоорой. Тэгэхээр нэг асуудал гарч ирээд байгаа. Хүмүүсийг бид нэр идгэж чадахгүй гэж. Би өөрийнхөө идгэсэд үг мэдчихлээ. Одоо миний эргэн тойронд бас сэтгэл зүйн хэмнэлтэй хүмүүс амьдарч яж болно. Нэг наац маань готорцсон явж яж болох юм. Цуг ажилтдаг хүмүүс бас сэтгэл зүйн асуудалтай байж болох юм. Энэ хүмүүс идэхгүй яваад удаад байж болох юм л та. Ийм хүнтэй та ойр орчинд таны ойр орчинд одоо ийм хүн байдаг бол ч хэрвээ хэдэн зүйлээ хийж өгч явах хэрэгтэй. Талархал, магтаал, урам. Цуг ажилдаг бүс хүмүүс маань сэтгэл зүйн хүнд асуудалтай, гэр бүлийн асуудалтай ч гэдэг юм уу. Хүнд амьдралыг туулж яваач гэдэг юм. Нэг хүн бай гэж бодъё л. Одоо би түүнийг магтах нь жишээ нь чи ажилдаа үнэхээр сайн шүү гялцуулах юм аа. Хамаг ажлыг нуглаад өгье. Чамтай ажиллах сайхан байдаг шүү. Үс чинь гялалцаал нүүр мөрч өстой нэг хөөрхөн хараад баймаар. Цаасан болгон өмсөхгүй шал үр айлгалт. Энийг идгэж штт. Энэ үгсийг бас чин сэтгэлээсээ тэр хүний хамгийн сайхан зүйлсүүдийг олж хараад хэлж явах хэрэгтэй. Хуурамчаар худлаа сэтгэл засгаж хэлэх юм бол түүний хүний мэдрэмжүүд ялгадаг. Одоо урам хайл. Ингэж хичээж байгаа юм чинь сайхан зүйл тохиолдох гарцаагүй ч. Чамаг чиний азийн тэнгэр ивэх. Хүүхдээ ч ихтэй сайн сайхан яваад гялалцуулна. Ирээдүйд итгэл урмыг чин сэтгэлээс харилж байгаа. Тэгээд талархал. Баярлж гин өө. Чамаг таньдаг болсон доо. Чамтай найзалж байгаа даа. Яасыг баярлтыг шүү. Дээр чи надад тийм юм хийж өгсөн дээр тус болсон доо. Үнэхээр их баярлсан шүү. Энэ. Тэгэхээр бид нэр өөрийнхөө дээр гэрэл асч байгаа үгүй, миний сэтгэл дотор гэрэл байгаа үгүй мэдэж болж байна. Бас өрөөл бусдад гэрэл асааж өгч чадчих. Энийг нийлүүлээ товчхондоо сэтгэл зүй итгэл гэж нэрлэв. Маш сайхан дугаар болж байгаа шүү өнөөдрийн подкаст. Үнийг намрын витамин гэж нэрлэнэ. Өвөл болтол бид нар сэтгэлийн олон витаминуудыг сонсож сэтгэлдээ агуулах болно. Дараагийн подкастаар иргэн уулзцаая. Анхаарал хандуулсан танд маш их баярлалаа. Сэтгэл зүйнтэй холбоотой янз бүрийн асуултууд ч гэдэг юм асууга таныг хаанаас болох вэ гэж асуух. Facebook дээр аргамаг гэдэг
аргамаг гэдэг англи алфавитээр бичвэл олтон бас сэтгэлийн монголог гэдээ бяцхан бүлгэн байгаа. За би комментээр оруулъя та линкийг. Тэгээд тэндээс янз бүрийн бичвэрүүд олж уншиж байгаарай гэж хүсье. Хамтаа хамтдаа гэлээ. Утга уулзцгаая. Баяр таа.